Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самэцэн өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралттай 80 тухтаа сайхан өнгөрч байна уу? Их Монгол FM 99.7 сонсогч та бүхэндээ даваа лавг баасан гаригүрийн их өдийн 14 цагаас цай уух зур утгуурын зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьж байгаа. Бид энэхүү дугаараараа энэхүү нэвтрүүлгээрээ зохиолч Сэрчин өвгтэй үүр цайхын их хүн бодит амьдралаас идвэлсэн хайрын дуучин 2 дугаар дэвтрийг аль бие ёсны эрхтэйгээр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд зохиолынхаа үргэлжлэлийг эфирээс шууд хүлээн сонсноо. Зохиолч Сэрчин өвгтэй үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас идвэлсэн хайрын дуучин 2 дугаар дэвтэр 3 дугаар хэсэг. Монгол гэж улс байдаг. Ингэж амандаа тасралт хүүглэх Гермагийн нөхрийн толгойд. Гэхдээ яагаад одоо хүртэл би сонсож байгаагүй бол тоо. Гэх бодол орж ирэх үед баг сургуулиас ахуулаад их сургууль хүртэлх сурсан бүхий л орчин энэ талаар нэгж дуртаагүй гэдгийг баттаа мэдж байлаа. Учир нь түүнд сонссон зүйлээ эргээд дурсахад заавал сандаг хүчирхэг генийн удам бий. Хэдий тэрээр гавихгүй сурсаар сүулдэ усан онгоцны ахмад болсон ч альва зүйлийг зөв талаас нь харах, нэгэнт зорьсон зүйлийнхэн учхийг тайлах аргыг олох ухааныг өвгд эйдсэн харанхуй хайрлжээ. Тэр нэгэн өдрөөс хойш нөхөр нь улам дуугүй болж, загнаж, зандарч, юу ч болж байсан чив чимээгүй дуугүй оргиод л байдаг болсонд эхнэр Герман сүрхий бухимдавч, тусыг ис олж ядсаар нөхрийгөө аян замд гаргах болгох болчихжээ. Герман нөхрийгөө урт хугацааны аялалд ажилд гаргахаас өмнө надад дургүй болсон бол миний хонгор өөр залуухан хүүхэнтэй танилцаж өрөөдмаа үлдээх талаар бодох юм шүү гэж их л сайхан зантай асуухад нөхөр нь түүнийг их гайхсан байртай том харах нь энэ үнэн болов гэж бодох шиг санагдав. Хэсэг хоров чимээгүй суусан нөхөр нь за миний өрөөдмаа үлдээх яах болох нь байлгүй дээ. Урт хугацаанд усан онгоц дээр явж байгаад ирэхэд намайг үнэнчээр хүлээж авах чам шиг ихнэр олдооч билүү. Хонгор минь. Ийм зүйл бүүер гэж таймнаар хэлээд хоёлаа хүүхэд өргөж авбал ямар вэ? Тэгвэл гаргаснаас өөрцөв шүү дээ. Энэ дасрамжийн газар өсөж байгаа том болчихсон хүүхдүүд өргөж авах аав ээжигээ хүлээгээд байж л байдаг гэсэн шүү дээ. Гадаад орноос ч өргөж авч болно шүү дээ гэж хэлээд эхнэрийнхэн хариултыг хүлээнгээр явах бэлтгэлээ хангаж хувцснуудаа бэлдэж аяллаа том чемодан руугаа нимбалан эвгэж хийх ажээ. Төвний энэ ажил бараг 2-3 цаг үргэлжлэнэ. Эвгэж хийснээ буцааж гаргаж ирээд дахин шинээр эвгээд л хий. Хизээ сэтгэлд нь таарна. Чемодан дотор орж таарна. Тэр хүртэл давтсаар л байхаж. Харин Германд бол ийм зам байхгүй. Хэрв тэр аялалд гарах бол том хувцсны шүүгэнд овоолсон хувцснуудаас гартаа харгалцсныгаа санд минь чихэх нь холгүй чемодан руугаа 3 минутын дотор хийж аваад гараад алга болно. Гэтэл түүний нөхрийн хувцсны шүүгэн энэ дүүдэж бэлдээд яраатал өлгсөн хувцснуудаас тогтно. Гэхдээ хальт харахад үнтэй хувцсны дэлгүүрт зарж шинэхэн бараанууд шиг харагдах ажээ. Харин Гермагийн хогийн цэг дээр хаяхаар овоолсон хуучин муу хувцснууд шиг харагдана.
Уг нь энэ хоёрын эсрэлээрээ баймаар. Герма гэр бүлийн цагаан Ford машин унах бөгөөд арын суудлан тэр чигээрээ хувцаснууд бичиг цаас гээд хөглөрөх бөгөөд эндээс гарахад ардаа бараг хүн суулгадаггүй илт тодорхой. Тэр бүх хил хажуугийн суудлан хүртэл хог новшинд дарагдаж хөглөрөх ажээ. Гайхалтай энэ замбраагүй байдал түүний ажил дээр үл харагдах бөгөөд түүний өрөө ширээ гэх мэт ажлын орчин нь бүгд гялцал байж байх ёстой дэвтэр, гарын авлага, ном тэргүүн тус тусын байранд байхаас харахад энэ хүүхэн ажлын байрны дүрмийг ягштал дагаад гарч явахдаа энэхүү хавчигдмал байдлаас сугран гарч эрх чөлөөгөө эдэлж өшөөгөө авч буймэд сэтгэгдэл төрөх ажээ. Гермагийн нөхрийн хувьд ажил дээрч гэртэж ер нь хаач явсан машины бай хүн аж. Ажил дээрээ очихдоо хамарт нь баас дүрхчихсэн юм шиг үргэлж ярваж явах бөгөөд харин гэртээ ирэхдээ үргэлж нүүрэндээ нэмсэглэл тодруулан байх боловч огт юу ч дуурхаа болоод хэдэн жил болж буй энэ ачаа. Өөрийн хайртай бүсгүйг хашгичж загнан байхад юу ч дуурахгүй таг гөлийсэн хэрнээ нүүрэндээ нэмсэглэл тодруулан байх нь Гермагийн уур цухлыг барж заримдаа хамаг аяг тавга хаг шидчихмээр санагдах үеч бий. Энэ хоёр хос хоёулаа Германы еврей гаралтай хүмүүс ч эхнэр нь баян еврей гэрвлээс нөхөр нь дундаж давхаргын еврей гэрвлээс гаралтай аж. Эхнэрийнх нь овог Эстер Бат гэх сонин нэртэй байхад нөхрийнх нь овог Найн Бенус гэх жинхэнэ еврей гаралтай нэр ачаар. Гермагийн нөхрийн нэрийг Руф Номен гэх бөгөөд ямар нэгэн залбирлын судар номд байдаг нэр гэж тэрээр тайлбарлах дуртай. Герма багасаа авыгаа үлэм идэх бөгөөд ээжийнх нь овгоор түүнийг нэрлэдэг гэдгийг тэр сайн мэднэ. Түүний ээж Германы баян хатагтай нарын нэг байхдаа Америкт явж байгаад охиныхоо санамсаргүй дотоод хөрвүүлсэн гэх зүйлийг ээжээсээ нэг биш удаа сонсож байсан түүхтэй. Төвнийг 10 настай байхад ээж нь автомашины ослоор өнгөрөхөд нагад цаг гих өндөр хянг хамартай ногоон шарамгтай гурвалжин нүдтэй настай хүний асрамжинд очижээ. Нагад цах нь хүүхэдгүй байсан тул охиныг байнга эргэлүүлж юу ч хэлэхгүй өсгөж эхэлснээс хойш 18 нас хүртлээр ёстол дураараа дургиж дунд чимгөөрөө жирнэ гэж болж байтал баян нагц нь гинэт өнгөрч охиндоо хөрөнгө хайрлаж өгнө. Эрхлүүлж өгсөний чинь балгаар энэ охин юу ч сурсангүй. Бүгд л миний буруугаас боллоо гэж байнга л өглөх нагцахынхан өвийг хүлээж авч чадаагүй тул түүний албан ёсны эхнэрт бүгдийг нь шилжүүлжээ. Охин тэдний цаашид амьдрах хүсэлгүй болсон тул совлогчийн сургууль суралцахаар Коннектикут явсаар тэдний харилцаа албан ёсоор дууссан гэхэд болно. Учир нь түүнийг нэг удаа эргэж ирэхэд бэрэгч нь өөр хүнтэй дэр нэгтгсэн байсан тул тэдний дүлдэх орон зай охинд үлдээгүй ачаа. Хүүхэд өргөж авахгүй гэдгийг чи мэдчихэл байгаа. Би угаасаа өөрийнхөө хүүхдийг төрүүлэх боломжтой гэдгийг мэдрээд байд. Хэрэг хүүхэд өргөөд авчих бол хүүхэд төрүүлэх хүсэл минь алга болчих вэ гэж би имэж байна гэж Герман үннээ хэлэхэд нөхөр нь "Гэхдээ миний үзэл судалснаар хүүхэд өргөж авбал дагаад өөр хүүхдүүд ирдэг гэж ярьдаг" гэж манай найз надад зөвлөсөн юм л та. Тэр чи бит хоёрыг хүүхэдтэй болох гэж чадахгүй байгааг мэдэн шүү дээ. Гэхэд Гермагийн уур нь хурч. Чи тэр найзтайгаа амьдарч түүний үгийг сонсох дуртай юм бол ажилдаа яваад эргэж ирэхгүй байсан ч болно шүү дээ. Та хоёрыг их дотн харагдаад байдаг тул ижил хүсдэг юм болов уу гэж хардлага надад төрдөг. Гэхдээ тийм биш гэж юу? Чи надад үнэнээ хэлээч. Ингэж номин руу уурсан хашгирахад эви хонгормнэ. Бид бүхэмдаад яах вэ? Энэ олон жил хамт амьдрахтаа миний ямар ч их хандлагатай хүн бэ гэдгийг одоо хүртэл тодорхойлж чадахгүйд чинь гайхаж байна.
Миний байгаль аашсан тэр шүү дээ. Би хинтэй ч дотносдгүйч. Аав минь найзын хүүтэй хатуурхаж харьцах нь бүхий л. Харин ч ойрлогод нь байж түүнээс суралцах хэрэгтэй гэж боддгийм шүү. Тэр бол эрдэмтэн хүн. Баян ном уншиж ихийг судалдаг. Манай улсын сенаторууд хүртэл зөвлөхөр ажилуулдгийг чи их биш мэдэн дээ. Ингээд их юмараа гайхуулчтай. Тийм л их юм уншдаг хүн юм бол чам тэр Монгол улс гэж байдаг гэдгийг үгүй яагаад одоо хүртэл дурдаагүй юм бэ? Гэхдээ тэр цэвэр шинжлэх ухааны хүн шүү дээ. Манай улс шинжлэх ухааны мэдлэгийг эрдэмтдийг шүтэж хөгжиж ирсэн болохоос индианчууд шиг балертны хүмүүсийг шүтэж ирээгүй. Манай хөрш индиан нэрийг чи мэднэ дээ. Гэхдээ Герман айл юу ч хийхгүй байнга хууж байдаг. Сарын $5,000 тэтгэлэг авдаг хөгшин ирээгүй. Тэр юу гэсэн бэлээ? Та хоёр хүүхдтэй болж чадахгүй бол шинжлэх ухаанаас өөр юм бодож үзээрэй. Би тусгай ууланд аваачиж мөлхүүлнэ гэлүү, мөргүүлнэ гэлүү. Үр хүүхдийн сүнс дуудан ч хэлүү. Үгүй балаараад байдаг хөгшин зүнхийг хэлээд байна уу? Тийм ээ. Энэ индиачуудын өвөг гэдэг дээдэс нь алс хол Азаас ирсэн гээд байдаг шүү дээ. Мөхөж устж байгаа үндэстнүүдийн бүхий л зүйл устж байгаа гэж бодсон ч бодоагүй ч нуугдмал зүйлс нь давхар устж авах болдог юм шиг. Гэхдээ бидний өвөг дээдэс еврей хүмүүст бол бид хоёр амархан ойлголцож утаа хугацаанд баггүй бэрхшээлийг хамтдаа даван туулж гарч чадсан шиг тэднийд ч гэсэн бас зовлон байдаг л баг. Ингэснэ. За. Би ойда гисээр дөрөвд хувцас өмсөж усан онгоцны ахмадын жавхайсан форум малгайтай идэрхэн нэр ууртай гермага тэрч үнсээд байнга хилдэг халуун дулаан үгээд автахад саяхан зүрхэн савлаж ууртай хашгирч байсан ихнэр нь тайвшран үлджээ. Үргэлжлэл би. Зохиолч Сэрчин ухтай үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын түүж 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэндава, өгүүлэгч Хос хоёр. Их Монгол радио 2021 он. Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай ухцоор радио нэвтрүүлэг.